бүх зүйл Тэнгэрийн ордонд эхэлнэ. Шанзи бол Юэлогийн дэргэд ажилдаг хүчөөхөн үлэн сэхүс. Харин Чүкүн бол Ма Тэнгэрийн од хэмээх хүчрэг бурхан байлаа. Гэвч тэдний нэгэн маргаан хувь тавилангийн улаан уцыг бодлуулж Тэнгэрийн зам ёсыг эвдэнэ. Үүний төлөө хаш эзэн хаан тэднийг хатуу шийтгэж хүний ертөнцид далайн амьдралын турш хамт төрж бие биенээ хайрлах сорилтуулах хувь тавилан онооно. Ингээ Шанзи Чүкүн хоёрын далайн амьдрал дамжих аялал эхэллээ. 2 дугаар бүлэг. Авхай, бяцхан авхай. Охины сүртэй зочмоор чангадуу холоос сонсогдсон айжмаар чихэнд хурж ирэв. Шанзи нүдээ үл ялэг нээхэд нарны гэрэл харагдлаа. Тэр ившээгээд нөгөө тал руугаа хүрв. Сүүлийн өдрүүд үйл байсан үеэс илүү амар тайван санагдана. Өдөр бүр наран дээхэн түүний ажил, унтхан түүний зорилго байлаа. Ямар санаа зовх зүйлгүй, харамч юуэлоо байхгүй, сэнс худалдаж авах гэж мөнгө хэмнэх зовлонгүй. Улаан хувцастай тэр азгүй хорлонтой царайтай залууч байхгүй. Улаан хувцастай залуу Шанзи нүдээ нэв. Тэр хүнийг бодоход үдээд сэтгэл тавгуурхна. Одоо унтж чадхаа боллоо. Тэр өндийн судал охины ойрлох дуу сонсогдно. Чихний хэмэрэг нь өвдөх шахав. Бяцхан авахай. Бүх өдөл цүү би таныг аварна. Үгүй, цүү би хүн дуудуулж таныг авруулна. Модны дор түүний шадар зарц охин өнгөрөх хүн хайж байлаа. Шанзи тоосон шинжгүй хэлв. Би өөрөө бууж чадна. Тэр өөрийн хүүхчиг нэмгэн хоолойдоо одооч тасч амжаагүй байв. Тиймээс хоолоогоо үрээд баг зэрэг сөөнг дугаар хэллээ. Чи хоолд би өсөрлээ. Цүбиний царай цонхийгээд дараа нь ногоор шахав. Бяцхан авахай. Битгий намайг айлгаач. Цүби аймхаа гээд намайг ингэж дээлсэж болохгүй шүү. Шанзи түүнийг үл тоон өчрөөс доош буулаа. Нүд эрэмхийн зур тэр өдгөө 5 настай тэрүүн сайдын охин болж дахин төржээ. Одоогийн нэр нь Ёншан. Энэ 5 настай охин бүгдийн хайр халамжинд эрхэлж өсдөг байв. Хувц угаах хэрэггүй, цэвэрлэгээ хийх хэрэггүй, хоолч хийх хэрэггүй. Модонд авирахад хүртэл доор нэг зарц охин хамгаалахад сандран зогсоно. Лин хаан өөрийн дуртай эхнэр нь нөхрөө хөөгчүүдгээ яаж зохион байгуулах гэж байгааг Шанзи огт ойлгосонгүй. Тэгээч түүнийг их тэр нөхөр одоо ч хөхсдийн ертөнцөд шийтгүүлж байгаа байх. Үүнийг бодоход Шанзи дотроо нууцхан инээлээ. Дахин төрөлтийн тэр өдрийг Чүкүний үш хонзонгоор дүүрэн харцыг санахад сэтгэл нь тэр доороо өөдрөг болов. Өшөө авах гэдэг үнэхээр жаргалтай зүйл ажээ. Газар тойрцоход Шанзи өсрөн бов. Хүүтэн үлс цувсан Цүбин рүү хараад асуулаа. Юу болсон юм? Цүбин хэсэг байж арай хийж тайвширлаа. Тэрүүн сайд энэ зарцыг таныг хайж оол гэж явуулсан. Бяцхан авахыг жанжны өргөөрөө авчир гэж айлцсан. Өө, Шанзи ямар ч онцгой сэтгэл хөдлөлгүй хариулаад бохирдсан гараа Цүбиний банзал дээр арчив. Цүби шүдээ зуун твцэн ч юу ч хэлсэнгүй. Аав тэл төрүүлээд явж байг. Би жанжны өргөөг хаана байдгийг мэднэ, өөрөө олчихно. Эзэн хаан түүний аав Жанжин 3 багасаа найзсан хүмүүс байв. Түүний эцэг Сүн Чивийн Луян Жанжин хоёрын хүрлэл бүрч татна. Хоёр айлын өргөө өөдөөдөөсөө харсан байралтай. Хоёр том хүн хамт ордны хуралд явна. Албаны ажлаа дуусгаад хамт гэртээ харина. Хоёр айл завтай үедээ бие биенээр зочлоно. Тиймээс Шанзи Жанжны өргөөг өөрийн гэршигээ сайн мэднэ. Түүнийг заавал хүн дагуулж явах шаардлагагүй. Түүний үгийг сонсоод Цүби яхаа мэдгүй хөмсгөө зандлаа. Гэхдээ өнөөдөр тэрүүн сайд намайг заавал тантай хамт яв гэсэн. Ус зүр тутгалдаг хөгшчүүлд дандаа л ямар нэгэн ажил байдаг. Шанзи уруулаа цоргоолоод гараа Цүбиний банзал дахин арчив. Тэгээд яах аргагүй мэтгэллээ. За явъя да. Тэр жаштын танхим руу яаран орлоо. Аав нь сандал дээр сууж байв. Тэр түүн рүү ганц хараад арга барсан мэт санаа алдлаа. Би бууж өглөө. Ингээд жоохон дураар нь байлгая да. Шанзи хувцаа татаж янзлав. Түүнд өөрт нь ямар ч асуудалтай санагдсангүй. Юэлогийн ордонд өмсдөг хувцастай нь харьцуулахад энэ газрын хувцсны дүрм дэндүү олон аж. Жанжны өргөөрөө алхах зур аав нь өнгөрсөн явдлыг ярьж эхлэв. Шанзи ихийнхээ хөвлөд байх үед Жанжны эхнэр ч мөн жирэмсэн байжээ. Хоёр айлын хүүхдүүд ижил хүстэй төрүүл эгч дүүс болгоно, өөр хүстэй төрүүл эхнэр нөхөр болгоно гэж тохиролцсон байв. Гэвч хинч Жанжны эхнэрийг унж хүүхдээ алдна гэж бодоогүй. Түүнээс хойш тэр дахин жирэмслээгүй аж.
Шанзи эцгийнхээ инхрийлэн өгүүлэх яриаг таслав. Тэр чин буруу байна. Хэдэн өдрийн өмнө би Жанжины эхнэрийг харсан. Гэвч нь үнэхээр том байсан шүү дээ. Үүнийг хэлсний дараа Шанзи өөртөө ч шижиглэж эхлэв. Сүүн эцгийг түүнийг инхрийлэн хараад толгой төглөө. Тийм ээ, Жанжины эхнэр өнөөдөр хүү төрүүлсэн. Яншан, одоо чи ирээдүйн нөхөр ямар харагддгийг харж болно. Янши дээш харахад аавынхны нэмсэн царай харагдав. Тэр агшинд нулимсэн бараг урсах шахлаа. Тэр ааваасаа асуув. Та өвсөн шар морь харж байсан уу? Аав нь гайхаж орхив. Шанзи толгоогоо бүхэлэн гараа зүрхэн дээрээ тавин шивнэв. 10,000 өвсөн шар морь зүрхэн дээгүүр минь дахиад өнгөрөх мэдрэмжийг та мэдэх үү? Үгүй, та ойлгохгүй. Тэр нулимсаа арчаад ялагдсан мэт аав руугаа харав. Явж харцгаая да. Тэдний Жанжины өргөнд ороход бүх зарц бүхэж мөнлөв. Баяр хөөртэй тэдний дуу Шанзигийн баргар үгийг дарж орхино. Хожигдод ирсэн өөдгөө амтан Жанжин хүүтэй болсон мэдээ хурдан тархжээ. Шанзи аав хоёр жаштын тэхэм удаан сууж амжаагүй байтал олон түшмэл Жанжины хүүд бэлэг барин ирцгээв. Аав нь хамт ажилладаг түшмэттэйгээ мэнжлэн завгүй байх зур Шанзи арын хашаа руу сэмхэн явлаа. Жанжины өргөнд бүгд түүнийг таньдагтвал хинт саатуулахгүй. Шанзи төрсөн мэт гимгүү хүүхдийн дүр үзүүлэн Жанжины эхнэрийн өргөө рүү очив. Хаалганы гаднаас Жанжины эхнэр сулхан инээхтүү сонсогдлоо. Аалиан, хүү маань тантай адилхан юм. Жанжины бүдүүн баргил хоолой намхан урсах горих мэт зөөлөрчээ. Түүнийг юу хийснийг Янзи бараг сонсож чадсангүй. Үгүй, хүү маань чамтай адилхан. Янзи харуулуудаар өөрийг нь зарлуулсангүй. Тэр шууд өрөөнд орж ирж хаалганы ард нүдэн толгоогоо суулгав. Жанжины эхнэрийн хажууд нэг дараас нь нэгэн махан бөмбөг байлаа. Зөвхөн нүүр нь л ил гарсан байв. Түүний байрлалаас харахад хамар нүдэн л үзэгдэнэ. Шанзи Жанжин болон түүний эхнэр хоёрыг гүн андуурч байна да гэж бодлоо. Энэ хүүхэд илтгэн боовшиг үгүй ядаж бань шиг харагдаж байхад хинтээ адилхан гэдгийг яаж мэдэж байгаа юм бол? Түүний байгааг мэдсэн бололтой Жанжин эргэж харав. Тэр түүн рүү харснаа инээмслэж бяцхан боовны хацрыг чимхэд хэллээ. Хүү минь, чи их буянтай төржээ. Нүдэш нэгээгүй байхад эхнэр чинь хаалганы ард нуугдаад хүлээж байна. Сэрээд нэг харахгүй юм уу? Энэ үгийг сонсоод Шанзи эвүүрхэж цааш нуугт харахгүй болов. Тиймээс тэр маш тайвнаар гарч ирээд хэллээ. Жанжин танд минь төргий. Жанжны хадагтайд минь төргий. Бяцхан охин минь, чи ирсэн юм чинь аав чинь болон бусад хүмүүс хүлээж байгаа бах. Эхнэр минь, чи сайн амар. Би зочтой угтахаар явъя. Хадагтай сулхан толгой төхөв. Жанжин түүний хажуугаар зүрхтөө толгойг нь болох маягаар иллээ. Охин минь, миний хүүг, нөхрөө нэг сайн хараарай. Тэгээд тэр гарч одов. Шанзи орлог гүйж очиод орны ирмэг дээр тохиолдон энэ амьдралын чүкүнийг ажиглалаа. Тэр үнэхээр муухай байв. Шанзи Жанжины эхнэр рүү харав. Тэр хүүхдийг ил тод муу зүрхсэнгүй. Тиймээс илтгэр асуулаа. Хатагтай би тэнд хүрч болох уу? Мэдээж болно. Тэр хурууга сунган хүүхдийг зөөлөн атгав. Гайхалтай нь маш зөөлөн мэдрэмж төрлөө. Түүний бүхсийг зодож байсан улаан хувцастай хорлонтой чөтгөрийн сүнс энэ бяцхан амьтны дотор байгаа гэж төсөөлөхөд үнэхээр бэрх байв. Энзэ баг зэрэг гайхлаа. Тэгэхээр энэ л шинэ амьдрал аж. Өмнөх амьдралын бүх зүйл энэ амьдралд иржээ. Үүнийг бодоход өөрөө ирэхгүй бишрэх сэтгэл төрнө. Бяцхан өөдгөө амьтныг зангидсан нударгыг хараад тэр сониучрхан дахин хатгав. Гэтэл хүүхэд нударгаа дэлгэн түүний хурууг зөөлөн атгачаад чанга байрна гэж Шанзи огт бодсонгүй. Дараа нь хүүхэд түүний хурууг амандаа хийлээ. Шанзи гайхсандаа хөшөж орхив. Түүний зүрх хүртэл тэр зөөлөн гаранд хүрэгдсэн мэт санагдлаа. Дулаан мэдрэмж зүрхэнд нь ажмар шингэв. Энэ бяцхан зүйл үнэхээр хачирхалтай ажээ. Яншан, тэр чамд дуртай юм байна. Жанжны эхнэр хүүгийнхээ нүрийг зөөлөн илээд Янзигаас намуухан асуув. Чи ч түүнд дуртай юу? Янзигийн зүрх үл ялэг донслов. Ийм үед би түүнийг дээрлэх дуртай гэж хэлбэл тэнгэрээс аян буух байх гэж тэр мэдэрлээ. Тиймээс толгой төхөв. Тийм. Зөөлөн хуруунууд түүний хурууг хатгсан хэвээр дараа нь хүүхэд түүний хурууг амандаа хийн зөөлөн сорж эхлэв.
Янзи өөрийн мэдлгүй орных нь хажуугийн буудан дээр сулран тухаллаа. Тэр яг л илэвдүүлсэн мэт бутнав. Үнэхээр дуртай юм байна. Энэ зөөлөн хүрэлцээнд нэхмэл охины сэнснээс үлээх бүлээн сахинаас илүү донтуулж байлаа. Сайхан эрэг байна. Үүнээс хойш та хоёр гар гараасаа хөтөлцөөд хамтдаа хөтөлж болно. Жаншны ихнэр алгуурхан үргэлжлүүлв. Чи түүнээс хэдэн сараар ихчих гэлээ. Тийм ч том асуудал биш. Одоо бол чи түүнийг хамгаалж чадна. Ирээдүйд тэр чамайг хамгаална. Намуухан зөөлөндөө Шанзигийн чихний хажуугаар хөврөн өнгөрөв. Харин нөхөр гэдэг үг түүнийг бодит байдал руу буцаан татлаа. Шанзи ордноос гарахдаа солиотой мэт инээж байсан Ли хааныг санаад өөрийн ирэхгүй жичрэв. Тэр толгоогоос ихсэрлээ. Эхнэр нь нөхрөө хөөх хэмээн ирээдүйн жүжиг улам ойртож байгаад тэр тодгон харж байв. Гэтэл яг одоо Шанзи дайсныхаа дүр төрхөнд туурчсан байлаа. Ямар бүтлгүй эрг вэ? Ямар хичмээр юм бэ? Тэр өдөр Шанзи гэртээ яаж буцнаа ч мэдсэнгүй. Зөвхөн оройн хоолн дээрээ аав нь толгойг нь илээд ингэж хийснийг санаж байв. Ёншан, ирээдүйд хайкунтэй эвтэй байгаарай. Түүний царай баргал охиноо аль хэдийн хадамд гаргасан хүн шиг харагдана. Шанзи айсандаа асуудлаа. Хайкун гэж юу вэ? Лу авгын хүүчин. Чи өнөөдөр харсан шүү дээ. Түүн дуртай юу? Тэр санаандгүй толгойд өглөө. Дуртай. Лу авах түүнд сайхан нэр өгчээ. Сүр жавхлантай сонсогдож байна. Үнэхээр миний бахархаж харах анхны жанжин мөн. Тийм биш гэж үү? Лу хайкун. Үнэхээр сүрхчтэй нэр байлаа.